Хүндрэлтэн архийг хэтрүүлж явуул юу болох вэ? Лалар боллоо согтхийн төлөө 60 градусын хучаа арх 15 шилийг бэлдэв. Ганцаараа шавал уйдахтай болохоор амгалан алтай садатай гурлаа шагаар болов. Амьдрал ярангаа ууж эхэлнэ. Нэгт дүгнэх чадвар ба санах чадвар борч биеийн тэнцвэр алдагдана. Гэвч лалрын гоё болсон сэтгэл санаагаа дийлэхгүй инээгээд байгаа манай хүн. Нэмт шаа. Хоёрт хил яриа болон анхаарал бэрхшээл үүсэж эхэлнэ. Голоор ной санаж орноо гарна. Хүнээсээ шалтгаалаад босод руу халтах зам нэмэгдэх ба нойр хөрөх үйл явц явагдана. Гуравт амьсгалыг хариуцдаг үндсэн гол хэсэг асуудалд орж 3 ясаар амьсгалж эхлэх ба минут 8-аас бага удаан амьсгална. Ингээд оюун ухаан нь самурч эхлэх ба бөөлж сутгаж нүүр хукаа цагаанч болж болно. Цээж нь дачуурч толгой нүдж эхлэж бай манай лалараа. Дөрөвт оюун ухаанаа бүрэн алдна. Хажуугаас нь яаж хүчтэй шагаад хариу үйлдэл үзүүлэхгүй ба зүрхний цохилтонд асуудал үүсэж амьсгалын замд хоол тэглэж болно. Эцэст нь бурхан болохын даваан дээр ирж эмнэлэг явах шаардлага гарна. Бодит байдлаар Тэжээ их сургуулийн нэгэн оюутны хэмжээгээр арх хэрэглэж бөөлжөхдөө амьсгалын замд цаад үүсэж нас орсон тохиолдол байдаг болно. Аргагүй л архийг хэмжээгээр эсвэл бүр шаахгүй байх нь аз жаргалын төлөөх зам мөн болтой.